Өдрийн мэнд та бүхэнтэйгээ 2000 оноос хойш онцлог босон үйл явдлын цуурлаа иргэн хүргэж байна. Энэ удаагийн зураг бол 2001 оны NBA-гийн финалийн зураг байгаа. 2001 оны 6 сарын 6-нд энэхүү үйл явдал болсон. Энэ өдөр Allen Iverson 48 оноо 5 самбар 6 ашигтай дамжуул 5 бөмбөг тасалт хийсэн гайхалтай статистик хийсэн өдөр нь байна. Энэ бол финалийн эхний тоглолт бөгөөд лигийн аваргуудын эсрэг гинтийн бэлэг барьсан тоглолт байсан. Энэхүү зураг нь Allen Iverson-ы iconic зураг болж түүхэнд мөнхөрсөн байдаг. Энэ өдрийн тоглолтын дээр Shaquille O'Neal 44 оноо 20 самбар өөрийнхөө Staples Center-т хийсэн бол Kobe Bryant 15 оноогоор тусуулсан. Тоглолт 107-101 харьцаатайгаар Philly-гийн ялалтаар өндөрлсөн байна. Хэдийгээр Philly энэ тоглолтод хожсон хэдий ч дараагийн 4 тоглолт дараалан хожигдож цуврал 4-1 харьцаатайгаар Lakers баг аваргын цом авснаар дууссан байдаг. За энэхүү тоглолтын өмнө Lakers улирал болоод плей-оффын тоглолтуудад нийлээд 19 хожил дарааллаад авчихсан байсан. Тэдний хувьд бол эхний тойрогт Portland-ыг 3-0-оор, Kings-ийг 4-0-оор, Spurs-ийг 4-0-оор буюу өмнөх бүх багуудаа шүүрдчихсэн байсан. Тухайн улиралд Shaq Kobe 2 28 оноо дундчилж байсан бөгөөд плей-оффт тэр хоёрын ослыг зогсоох ямар ч баг байгаагүй. Тиймдээ ч финалийн цуврал эхлэхэд Lakers-ийн хөгжөөнд дэмжигчид Staples Center-тэй шүүр байрсан ирсэн байсан. Учир нь гэвэл тэдний хувьд мөн л финалийн тоглолтод Philly-г шүүрднэ гэсэн бат итгэлтэй байсан. За харин Philly-гийн хувьд бол маш хүнд хэцүү плей-офф цувралаас гарч ирсэн. Тэдний хувьд эхний тойрогт Indiana Pacers-тэй тоглож 3-1 харьцаатай хожсон. За хоёрдугаар тойрогт Raptors-тэй тоглосон. За энэ бол 7 тоглолтод шийдэгдсэн цуврал. За Raptors-тэй тоглосон цуврал бол маш хүнд хэцүү цуврал бөгөөд Vince Carter болон Allen Iverson хоёрын хоёулынх нь хүч тэнхийг барсан ийм цуврал болсон. Тэдний хувьд хоёулаа 50 нэмэх оноонууд авсан ийм тоглолтуудаар бие биендээ хариу ирж ирсэн. За хүнд хэцүү Raptors-ийн цувралын дараагаар Philly Milwaukee Bucks-тэй таарсан. Түүнтэй нэг оны драфт Ray Allen-аар өдөртүүлсэн Bucks хүлээж байсан. За энэ цуврал мөн л 7 тоглолтод шийдэгдсэн. За Milwaukee-тэй хийсэн цувралын 3 дахь тоглолтын дээр Iverson гэмтлийн улмаас тоглолт үндсэн. Энэ нь өмнөх Raptors-тэй хийсэн тоглолтын үр дүнгээс болоод гэмтэл авсан байсан. Iverson-ы хувьд бол тухайн жилдээ лигийн MVP болоод зогсохгүй 30 нэмэх оноо дундчилж лигийг оноо авалтаар тэргүүлсэн байна. За энэхүү финалийн эхний тоглолтын үеэр бол эхний 3 үеийн турш бол Kobe Bryant болон Brian Shaw-нар ээлжиж Iverson-ыг хамгаалж исэн. За 3 дугаар үеийн сүүлээс эхлээд Phil Jackson хамгаалтандаа өөрчлөлт оруулж Tyronn Lue Iverson-ыг хамгаалуулахаар гаргаж эхэлсэн. Учир нь Tyronn Lue Iverson-тай ойролцоо өндөртэй залуу тоглогч байсан учраас Iverson-аас төдийлөн хоцрохгүйгээр бас дайггүй хамгаалтыг хийж эхэлсэн байгаа. За тоглолтын үндсэн цаг 94-94-оор тэнцэж дууссан бөгөөд нэмэлт цаг сонгохоор болсон. За нэмэлт цагийн сүүлийн минут эхлэхэд Philly 101-99 харьцаатай 2 оноогоор тэргүүлээд сүүлийн 5 оноог нь Iverson ганцаараа авчихсан явж исэн. За ингээд Iverson-д баруун жигүүрд дамжуулт ирээд Lue түүнийг маш сайн доошоо сууж хамгаалаад хөдөлгөөн бүрийг нь алдахгүй ингээд дагаад байжсэн. Iverson бөмбөг аваад хит хази хийгээд Tyronn Lue тэр болгоныг дагаж хөдөлж байгаад хөдөлгөөн жаахан удаашаа тогтох үед нь баруун дараад огцом гүйсэн. За энэ үед Tyronn Lue оролт хийх гэж бодоод дагаад хөдөлсөн. Харин Iverson кросс хийгээд огцом зогсоод хойш бөмбөгөө татаад pull up jump shot хийж 2 оноо авсан байгаа. Энэ нь одоо 3 шугамнаас нэг алхам урагшаа зайнаас хийсэн байгаа. Ингээд бөмбөг цагирагт орсон үед Tyronn Lue цагираг руу харж агаад хойшоо алхахдаа одоо тэглээд Iverson-ы урдуур унсан. За энэ үед Iverson хамгаалтандаа буцах ёстой учраас дээгүүр нь алхаад гарчихсан байгаа. Tyronn Lue-гийн дээгүүр алхсан энэ үйлдэл нь үед доромжилсан ч юм уу үл хөндөгдсөн үйлдэлийн харагдж байгаа боловч Iverson одоо энэ үйлдэлийг хийхдээ нэгдүгээрт алхах зайгүй болоод дээгүүр нь гарсан. Хоёрдугаарт бас Philly багийг үл хөндөгдөжсэн хөгжөөнд дэмжигчдийг чимээгүй болгож нэг ёсондоо түүхэнд cold blood гэж ярьдаг хамгийн хүйтэн цус зураг болж үлдсэн байдаг. Iverson энэ финалаас хойш ахиж одоо финал тоглож чадаагүй. Гэхдээ түүний амьдралд за энэхүү хожил
Энэхүү зураг нь насан туршийнх нь онцгой мөч болон үлдсэн байдаг. За ингээд лигийн нэг цаг үеийн хамгийн өршөөлгүй оноо авахчийн талаарх зурагтай та бүхэнд танилцууллаа. Баярлалаа.